Энэ хорогдох байранд амьдарч байгаа хүмүүсийн сэтгэл нэлээд догдолж байна. Хүмүүс бүх бие хамгаалах хувцас өмсөж, маск зүүн, бээлийн өмсөн, гуталны гадуур хамгаалалт давхар өмсөж байна. Эдгээр Фукушима хавийн оршин суугчдад 2 сарын дараа анх удаа гэртээ харж, өөрийн гисэн төрөнгөө авчрах зөвшөөрлийг олгосон юм а. Тэд зөвхөн 2 цагийн дотор амжиж орон гэрээсээ өөрийн үнэт төрөнгөө авах ёстой. Тэд хүзүүндээ хэмжих багаж зүүж явах юм байна. Тэд Каваучи тосгон хүртэл автобусаар явна. Эдгээр хүмүүсийн ихэнх нь 2-7 хоногийн турш гэртээ эргэж ирээгүй юм байна. Нутагт нь аль хэдийн хавруулжээ. Гисэн хэдиж хаасайгүй эзэнгүү хоосон. Хэдэн сарын өмнө хэдэн үхэр хариулж байсан хүмүүс юуны төрөнд энд орхисон хэдийг харахыг хүсэж байсан юм а. 74 настай өвөө энд хэдэн 7 хоногийн өмнө хэдэн үхрээ орхисон юм а. Одоо үхрийн байранд юу ч алга. Тэд маань сайн л байдаг байгаа да. Тэд эндээс гараад чөлөөтэй болжээ. Тиймээс би энд хашигдаж үлдээгүй болохоор миний санаа жаахан амарлаа. Бусад хүмүүсийн үхрүүдтэй нийлээд сайхан байгаа баха. Хүмүүс өөрийн гисэн нандин эззүүлээ гэр орноосоо олж аван гэлгаруутанд хийж авч явж байна. Өчигдөр Токио хотоос баруун урагш орших Нагоя хотын Чубо электрик эрчим хүчний концерн Японы засгийн газарт нэгэн хүсэлт гаргажээ. Энэ концерн Хамаока атомын цахилгаан станцыг унтраах саналыг тавьсан байна. Энэ атомын цахилгаан станц газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд газар хөдлөлт болон цунами үүсгэд түүнийг давж чадахгүй гэж үзсний үүднээс ийхүү хүсэлт гаргасан байна. Хэрвээ атомын цахилгаан станцад аюул тохиох юм бол Японы том автомашины Toyota, Suzuki үйлдвэрүүдэд ихээхэн хохирол учруулах аюултай юм а. Учир нь энэ атомын цахилгаан станц тус 2 автомашины үйлдвэрийг цахилгаанаар хангадаг юм байна. Чубо электрик концерны ерөнхийлөгч Акихисан Мизуно бид энэ атомын цахилгаан станцыг унтрааснаар эргэн тойрны оршин суугчид болон өөрсдийн хамтран ажилладаг түншүүдтэй учрах аюулаас зайлуулж байгаа томоохон арга хэмжээ болж байгаа юм а. Одоогоор Фукушима атомын цахилгаан станцын үйл ажиллагааг хариуцсан явуулдаг TEPCO концерн хүмүүсийн хохирлыг барагдуулах арга хэмжээ авсаар байгаач тэд засгийн газараасаа тусламж хүссэн байна. Учир нь энэ концерн санхүүгийн чадваргүй болсноо аль бие ёсоор мэдэгдсэн байна.